Нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-28 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн барьсан сайд гамтмөр буюу эдийн засаг хөгжлийн яамнаас асууя. Яг та хариулахгүй байсан болно, хариулахгүй байх нь өөрөө бас том хариулт болно. 3 жил алдагдaltaгүй төсөв батална гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ зөв үү? Төсвийн доктортой байдлын зөвлөлийн өгж байгаа дүгнэлт 2026 оны макро эдийн засгийн тооцооллыг өндрөөр төсөөлөхдөө алт, баян хөндийн төсөл, ураны олборлолт болон экспорт нэмэгдэх, эрчим хүч дэд бүтцийн зис хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцлбор зэрэг нэр бүхий төслүүд бүгд хэрэгжих, мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хэдий ч макро эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй байгаа зарим төслүүдийн үр дүн 2025 болон 26 онд гинт нөлөөлнө гэж үзсэн нь эрсдэл дагуулж байна гэж төсвийн доктортой байдлын зөвлөл дүнсэн байна. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан байгаа төслийн талаар, хуулийн төслийн талаар бас гишүүд ярьж байна. Авсан байгаа зээлээ ашиглаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Улсын их хурлын гишүүд төсөв батлахдаа тэнэг хүмүүс биш. Энэ тэндээс авсан зээл ийм юмд зарцуулж байгаа, орлого тал нь энэ вэ, зарлага тал нь энэ вэ гэд бүртгээд төсөвтөө оруулаад явхад юу нь болохгүй байгаа юм бэ? Яагаад үүнийгээ бичээд алдагдaltaа ч гэсэн зөв үнэн төсвөө баталж болохгүй байгаа юм бэ гэдэг ийм асуултыг асуумаар байна. 10 жилийн өмнөх цаг хугацааг бид эргэн санах ёстой. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт бид яагаад орох болсон бэ? За үүнийг ч гэсэн төсвийн доктортой байдлын зөвлөл бас дүгнэж бичжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн төсвийн төслийн хамт нэгдмэл байдлаар шийдвэрлэх нь бодлогын зөв сонголт юм а гэж. Улсын төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурх ямар нэгэн сувгаар дамжуулан зарцуулах нь буруу. Нэгдсэн нэг төсвийн сувгаар зарцуулах ёстой гэдгийг 2017 онд олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлсэн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд мөрдлөг болгож ирсэн. Ер нь төсвийн гадуурх олон сувгийг бий болгох нь төсвийн сахилга бат хяналтыг сулруулдаг болохыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс байнга анхааруулж ирсэн болно гэж. Алдаанаасаа суралцахгүй дахин алдаа гаргахыг улсын их хурлын гишүүд дэмжих юм уу үгүй би мэдэхгүй байна. Төсвийн төсөөллөө оруулж ирэхдээ магадгүй эдгээр гишүүдийн өргөн барьсан байгаа хууль өргөн бариагүй ч гэсэн яригдж байгаа энэ хууль батлагдана гэсэн ийм төсөөлөлтөд бас орж ирж байгаа бол иргэн бас бодох хэрэгцээтэй болов уу гэж бодож байна. Та хариулж болно, хариулахгүй байсан ч болно. За Лавсан нэмийн Гантөмөр сайд хариулъя. Ингээд ариун цай гишүүн бол доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт их сайн байна. Тийм учраас та нар алдагдaltaа төсөөлөл оруулж ирээ. Наад чинь логикийн зөрчил байна. Доктортой байдлын зөвлөл эрсдэлтэй гэж байгаа зөвлөл дээр бол бид нар аль болохоор алдагдaltaгүй л явна. Өөр арга байхгүй. Тэгээ та бүхэн байна бас нэг зүйлийг ойлгоорой. Манай эдийн засаг ингээд алдагдал бий болгоод тэгээд юм бүтээн байгуулалтаа хийх гэж зүтгэх нь бол зөв шттэ. Бид нар намар тэгж үзээд их хурлаа зодуулаад ингээд номхорцсон шттэ. Тэгтээ нөгөө талдаа манай дотоодын үйлдвэрлэл сэргэхгүйгээр бид нар хамаагүй мөнгө нийлүүлж өрөөсө болохгүй байлээ. Яг тэгвэл бид нар импортоо дийлэхгүй гэдгийг 24 оны манай импорт хилцсэн. Импорт ч өндөр байх юм бол тэр дээр үеийн бас валютын санал руу гүйж ордог үед ч гэсэн тэгсэн. Мөнгө баахан хөвлөөд ард дээр нь импорт өсөөд валютгүй болцсон. Нүгээр хэлбэл үйлдвэрлэлгүй дотооддоо мөнгө иргэдэггүй улсын зовлон энэ юм байна. Тийм учраас хэдүүлээ энэ үйлдвэрлэл гэдэг зүйл бол мега төслүүдэд ороод яваад байгаа шүү. Үйлдвэрлэлээ хийхийн тулд эрчим хүчээ хийнэ гэдэг энэ логикуд бол явна. Тэгэхээр бол түрүүн жавхлан хэлсэн шүү дээ. Төсвийн хүрээ гэдэг бол дээд доод хязгааруудыг хэлж өгч байгаа маа. Бид бол алдагдaltaгүй гэдгээрээ төсвийнхөө зардлын дээд хязгаарыг батлаад авъя л да. Тэгэх юм бол эндээ захирагдаад явхад нөгөө инфляциас бид айхгүй байна. Төгрөгийн ханшаас айхгүй байна. Тэгэхээр манай энэ өсөж байгаа эдийн засаг, тэлж байгаа эдийн засаг, үйлдвэрлэлийг нэвтрүүлэх гэж байгаа эдийн засагт хамгийн чухал зүйл бол валютын ханш. Ханшаа алдах юм бол хөрөнгө оруулалт ирэхгүй. Ийм зүйл байгаа учраас бол бид нар энэ алдагдaltaгүй гэдэг зүйл дээрээ гараад ирсэн юм а. Энэ юун дээр. Нөгөө талдаа бол төсвийн хөрөнгийг айхтар дайчлахгүйгээр бид нар 14 мега төслөө урагшлуулах
Ийм л хандлага руу орж байгаа байхгүй та. Тийм учраас та бүхэн маань бол энэ төрийн хувийн хвшлийн түншлэл, гадны хөрөнгө оруулалт, манай Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэт үйлдвэр энэ хүмүүс өөрснөө нэлээд том хөдөлгөнэ л гэж одоо төсөөлөөсэй гэж бодож байна. За баярлалаа. За сангийн сайд болдын чухлан нэмж хариулт өгье. Тэгээ бас хариулчих болно гэсэн ойлголт байгаа шүү дээ. За харин зөв шинэ асуултанд нэмж зөв мэдээлэл өгье. За тэр төсвөөс гадуур гэдэг ойлголт бол байхгүй баха. Улсын их хурлын гишүүдийн одоо танилцуулсан санаачилж байгаа тэр зөв хуулийг бол дэмжиж байгаа гэдгийг би дахин хэлье. Тэгэхээр ямар өнцгөөс вэ гэхээр тэр гурван төсөл маань өөрөө манай эдийн засгийг хөдөлгөх бүүст хийх хамгийн гол суурь 14 мега төсөлд орсон ийм зүйл юм байна. За би нэг л жишээг нь хэлье. Нэв тусмал хууль дүр 5.6 их найт төгрөгийн одоо бид зээл авсан. Их хурл дээр шийдсэн. 2025 онд зээлийн ашиглалтын хязгаарлалтын дүн 350 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл энэ хурдаар явах юм бол дор хаяж 10 жил бүтээн байгуулалтын ажил нь явна. Өнөөдөр бид авсан байгаа 88 зээлийн төсөл явж байгаа. 88 зээлийн төслийг 1.5 их найт За яг улсын их хурлын гишүүд хараахан төсөл бол өргөн бариагүй байгаа. Зөвхөн улсын их хурлын гишүүдийн хооронд ер нь энэ засгийн газрын төвшөнд яриа хэлцээр нь хийгдсэн байгаа ашиглагдаж чадахгүй байгаад байгаа энэ зээлүүдийг яаж их хурл дээрээс мэдээж шийдвэр гараад явцсан байгаа энэ зээлүүдийг яаж эргэлтэнд оруулах юм бэ гэдэг дээр л гаргалгаа гаргах гээд явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь зөвхөн их хурлын зүгээс бас мэдээж улсын төсөв алдагдaltaгүй батлах зорилгыг бол аль аль талдаа тавиад явж байгаа. За алдагдaltaгүй баталснаар ямар бас зөвлөд бий болж ийн гэхээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил бол эрс удаашрах, эрс багасах ийм нөхцөл байдал бол бодиттой бий болчихж байна. Тэгэхээр энийг зөвхөн алдагдaltaгүй төсөв гэдгийн цаана ингээд төр юу ч хийхгүй суугаад байх уу? Эсвэл олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг хэрэгэлдэг болох уу гэдэг дээр л асуудал яригдж байгаа гэж ойлгож байгаа. Энэ зээл тусламжийг цаг хугацаанд нь хүү төлөхгүйгээр хэрэгэлдэг болох уу? За зарим төрлийн хөрөнгө оруулалтыг олон улсын жишгээр концесс хэлбэрээр алдаа дутагдaltaгүй хуулийн хүрээнд хийдэг болох юм уу? Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг одоо баялаг солилцоо хэлбэрээр хийдэг болох юм уу? Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг томоохон одоо уул уурхайн төслүүдийн урьдчилгаа төлбөр хэлбэрээр нь хийлэгдэх болох юм уу гэдэг дээр улсын их хурлын гишүүдээс одоо сайн зориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад идэвхтэй ажиллаж байгаа. За энэ төслөө бас намын бүлгүүдэд улсын их хурлын даргын дэрэгдэх зөвлөлд танилцуулаад явж гин. Хувийн хөвшилтэй хөрөнгө оруулагч нартай бас энэ асуудлуудаар уулзаж ярилцж байна. Тэр бид бол аль болох цаг хугацааг алдахгүй хуулийн хүрээнд зөв хөрөнгө оруулалт хийх тэр бодлогыг л дэмжих ёстой. Энэ нь заавал буруу эсвэл энэ нь заавал зөв гэж бол суухтай гол нь биш. Бид бусад улс орны сайн жишгийн дагуу энэ санхүүгийн олон төрөлт хэрэгслүүдийг хэрэгжилж чаддаг л улс болох ёстой гэсэн. Ийм байр суурьны үүднээс бол асуудал тандаад явж байгаа. Тэгэхээр яг сангийн сайд одоо эдийн засгийн хөгжлийн сайд нар мэдээж одоо засгийн газар дээр энэ асуудлыг яриад явхад хүндрэлтэй зөвхөн засгийн ажил мэтэр бас зарим улс төрчид бас хараад байдаг. Тэгэхээр энийг бол улсын их хурл дээр бас энэ санаачлагыг авч ажиллах нь зүйтэй гэсэн ийм байр суурьаар ажиллаж байгаа шүү гэдгийг хэлье. За Батбаярын Жаргалан гишүү асуулт асууя.